За сонсголоо 27-оос эхлээд үргэлжлүүлээд хийгээд үзцгээе. Хамгийн ихнийх нь эрэгтэйгийн хэлж байгаа зорилго байна. Яах гээд байгаа юм тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ ямар үг мэдэх хэрэгтэй ах нь мэдээж 긍정하고있다, 설득하고있다, 의문을 제기하고있다, 조언하고있다 эднэраа мэдэх хэрэгтэй ах нь. 긍정적, 부정적 гэхээр бид нар мэднэ тийм ээ. 긍정하다 гэхээр эерэг гэсэн үг. Тэгэхээр 9 цагийн 등교제 энэ зүйлийн талаар 긍정하고 있다. эерэг хандлагатай байна гэж хэлсэн байна. За дээрэс нь 폐지하다. 폐지하다 гэдэг нь 없애다 гэсэн үг. байхгүй болгох. 없애다. За тэгэхээр 9 цагийн хичээлдээ явах энэ одоо системийг байхгүй болгох талаар 설득하고 있다 гэж тийм ээ ятгаж байна. Энэ зүйл хэрэггүй байна. байхгүй болох хэрэгтэй гэж ярьж гинүү гэдэг дээр бид нэ анхаарах хэрэгтэй байна. 3 дахь хариулт болохоор энэ зүйлийн талаар 의문을 제기하고 있다. асуултыг үүсгэж гаргаж ирж байна гэж наа. асуулт гаргаж ирж байна. За дараагийнх нь болохоор 문제점 гэж тийм 문제 гэдэг маань асуудал, 문제점 гэхээр асуудалтай тал болчихж байгаа. Тэгэхээр 9 цагт хичээлдээ явах энэ одоо системийн талаар асуудлынхаа талаар зөвлөгөө өгч байна. Зөвлөж байна. За гих мэтлэн байна. Хэдүүлээ ямар ч ихлээд нэг удаа сонсоод үзье. 27번. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 요즘에 학생들이 학교에 늦게 가는 것 같더라. 대부분의 학교에서 오전 9시까지 학교를 가도록 하는 9시 등교제를 실시하고 있잖아. 과연 9시 등교제가 좋을까? 차라리 학교에 일찍 가서 자습을 더 하는 게 효율적인 것 같은데? 9시 등교제 실시 이후에 학생들의 수면과 건강에 긍정적인 영향을 끼쳤다는 반응이 많았어. 그래? 맞벌이 가정 등을 고려하지 않은 획일적인 정책은 아닐까? 9시 등교제 때문에 오히려 다른 부작용들도 생겼을 것 같아. 다시 들으십시오. 요즘에 학생들이 학교에 늦게 가는 것 같더라. 대부분의 학교에서 오전 9시까지 학교를 가도록 하는 9시 등교제를 실시하고 있잖아. 과연 9시 등교제가 좋을까? 차라리 학교에 일찍 가서 자습을 더 하는 게 효율적인 것 같은데? 9시 등교제 실시 이후에 학생들의 수면과 건강에 긍정적인 영향을 끼쳤다는 반응이 많았어. 그래? 맞벌이 가정 등을 고려하지 않은 획일적인 정책은 아닐까? 9시 등교제 때문에 오히려 다른 부작용들도 생겼을 것 같아. 27번. (28번) За тэгэхээр хэдүүлээ нэг харах юм бол юу ярьсан бэ гэхлээр тийм ээ. 요즘 학생들이 сүүлийн үед сурагч нар сургуультай их оройдож явдаг болсон юм шиг санагдаж байна гэж хэлж байна. Тэгсэн чинь 대부분의 학교에서 их сургуулиуд дээр өглөө 9 цагаас өмнө сургуультай очиход болох тийм ээ 9 цагийн 등교 хичээлдээ явахыг 등교하다 гэж хэлдэг шүү дээ. 등교하다. хичээлдээ тараад гэртээ харихыг 하교하다 гэж хэлдэг. 하교하다. Энэ хоёрыг нийлүүлээд шууд 등하교 гэж бас ярьдаг. хичээлдээ ирж очих гэдэг. 등하교하다. 출근하다, 퇴근하다, 출퇴근하다 гэдэгтэй адилханаар ингэж шууд нийлүүлээд хэлж байгаа. За тэгэнгүүт 9 цагт тийм ээ хичээлдээ очих болох энэ чэ байгаад байна тийм ээ. Энэ чэ маань юу юм бэ гэхээр чэдүү буюу
бодлого, тогтолцоо, систем эдрийг хэлж байгаа. Тэгэхээр 9 цагт хичээл эхлэх ийм системийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа штэ гэж хэлж байна. Тэгсэн чинь quyon гэхээр одоо эргэлзэж юм тийм ба манай эрэхтэй. Үнэхээр 9 цагт хичээлдээ очих энэ систем сайн болов уу гэж хэлж байна. Чараари гэхээр тэгж байснаас энэ нь илүү дээр гэхдээ хэлдэг байгаа. Тэгэхээр тэгжээснээс сургууль дээрээ эрт очиод чаасап хийсэн нь илүү үр дүнтэй байхаа гэж хэлж байна. Чаасап гэж юу хэлүүлэх гээд байгаа юм бэ гэхээр цагижүдүү хагсав гэсэн утгатай үг. Цагижүдүү хагсав. Тэгэхээр өөрийгөө удирдаад өөрийнхөө хийхийг хүссэн хичээлээ хийхийг цагижүдүү хагсав гэж хэлдэг байна. Тэгэнгүүт манай солонгосчууд маань чаасап гэд хамгийн ихний болон сүүлийн үе дээр нь шууд нэрлээд явцдаг байгаа. Тэр хичээл жишээлбэл орж ийн гэж бодоход тийм ээ түүхийн багш орж ирснээр самбар дээр чаасап гэж бичээд гараа явуучих юм бол өнөөдөр түүхийн хичээл орохгүй өөрөөсөө хүссэн хичээлээ хийгээд суцгаа гэсэн утгыг чаасап гэж хэлдэг. Тэгэхээр манай эрэгтэй маань болохоор тийм ээ эрт очиод тийм ээ өөрөө хичээлээ хийгээ байжсэн илүү дээр юм шиг санагдаж байна гэж хэлж байна. Харин эмэгтэй маань ямар байр суурин дээр байна гэхээр 9 цагт хичээл эхлэх энэ системийг хэрэгжүүлснээс хойш хагсен дээрээ сурагч нарын сүм янд унталт болон нойр болон конган эрүүл мэндэд эргээр нөлөөлсөн гэсэн үр дүн их байсан гэж тайлбарлаж байна. Одоо тэгсэн чинь манай эрэгтэй дахиад эргэлзэж чинь гэхэрээ тийм үү гэд Мапбориг хажуун гэдэг шинэ үг гарч ирж байна л да. За тэгэхээр мөнгө хураах, мөнгө олохыг бид нар юу гэж хэлдэг вэ? Тунэл 벌다 гэж хэлдэг. Тунэл 벌다. За тэгэнгүүт Мапбори гэдэг маань юу вэ гэхээр эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийж мөнгө хоолдог. Ийм гэр бүлийг Мапбориг хажуун гэж нэрлэдэг ба. Тэгсэн чинь юу ч хэлж байна. Тийм үү. Гэхдээ эхнэр нөхөр хоёр хоёулаа ажилдаг ийм гэр бүлүүдийг харгалзан үзээгүй, бодолцсон үзээгүй, тийм ээ. Ийм жигд бус бодлого, төрийн бодлого биш юм болов гэж бодож байна. За тэгээд аавши тэнгүүжээ дэмүнэ. Тэгэхээр 9 цагт хичээл эхлэх энэ системнээс болоод харин ч бүр өөр пужагюн гэдэг үг гарч ирж байна. Сөрөг нөлөө, гаж нөлөө үүсэх байхаа гэж хэлж байна. Энэ пужагюн гэдэг үгийг хизээ бас хэрэгэлдэг вэ гэхлээр эмийн гаж нөлөө, сөрөг нөлөө гэд яг пужагюн гэж бас ярьдаг. Эсвэл гоо сайхны хагалгааны сөрөг нөлөө гэж бас ярьдаг. Гоо сайхны хагалгааг юу гэдэг вэ? Согён сүсүр гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр гоо сайхны хагалгааны сөрөг нөлөө, гаж нөлөө гэх юм бол пужагюн гэж нэрлэдэг гэсэн үг. Гэх мэтлэнгээр пужагюн гэдэг үг маань бас олон төрлөөр гарч ирдэг байгаа. За тэгэхээр бид нар эрэгтэйгийн хэллэг гээд байгаа зорилго нь юу юм бэ? Яагаад хэлээд байна энэ зүйлийн тухай тийм ээ? Эергээр хандаад байна уу? Quyon үнэхээр дэх болов яг уу гэж яриадсэн тийм ээ. Тийм болохоор эерэг хандлагатай бол биш байна. Энэ зүйлийг байхгүй болгох талаар ятгах чинь үү? Энийг одоо устгах хэрэгтэй, байхгүй болгох хэрэгтэй гэж бол яриаггүй тийм ээ. Гэхдээ зүгээр дэмий юм шүү дээ л гэж баг яриад байгаа тийм ээ. Тэгэхээр асуултуудыг гаргаж ирж байгаа нь илүү зөв болж байна. Дөрөвдүгээрх маань болохоор тийм ээ зөвлөгөө өгч байна гэсэн шүү дээ. Ямар нэгэн зөвлөгөө өгч байгаа биш. Зүгээр яг хуу энэ зүйлээс болоод олон янзын асуудал үүсэх байхаа гэж бол хэлсэн. Тэрнээс биш зөвлөгөө өгч байгаа бол биш. За 28 болохоор сонсон агуулгатай адил зүйлийг харах юм бол зайдуулын энийг харах юм бол 9 цагийн хичээлдээ явах энэ системнээс болоод асуудлууд их үүссэн гэж байна. Энэ өнгөрсөн цаг дээр бичсэн байгаа учраас зөв хариу биш болж байна. Үүсэх байхаа гэж зовноод исэн шүү дээ. 아홉시 등교제는 맞벌이 가정을 고려한 것이다. 고려하다, 생각해보다, тийм ээ. Тэгэхээр 9 цагийн хичээл эхлэх энэ систем эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийж мөнгө олдог энэ гэр бүлүүдийг харгалзан үзсэн зүйл гэж байна. Эсрэг 고려하지 않은 획일적인 정책 같아 гэж хэлсэн шүү дээ. За 3 дахь нь болохоор сүүлийн үед хичээл сургуультаа хоцорч ирдэг хүүхдүүд их болсон гэж. Сүүлийн үед сурагч нар их нэггээ гананго гатаа гэсэн тийм ээ. Оройтож сургуультаа явж байгаа юм шиг санагдаж байна гэж хэлсэн. Энэ маань хичээл нь 9 цагт эхэлдэг болохоор оройтож яваад байгаа юм шиг харагдаад байгаа. Тэрнээс биш хоцроод байгаа бол биш. Чигаг хадаа гэдэг чинь хичээлээсээ хоцрох. За тэгээд дийлэнх сургуулиуд 9 цагт хичээл эхлэх энэ системийг бодлогыг хэрэгжүүлж байгаа гэдэг маань зөв болж байна. За дараагийнхыг харцгаая. 29 маань эрэгтэй хинбэ гэж хэлсэн байна тийм ээ. Хинбэ гэдэг нь 무엇을 하는 사람인지 юу хийдэг хүн юм бэ гэдгийг битүүлээ бодноо. 무엇을 하는 사람.
Тэгэхээр өөрийнхөө мэрэгжлийн талаар тийм ээ өөрийнхөө хийдэг зүйлийн тухай танилцуулна, тайлбарлана. Энэ үедээ ийм байдаг. Эсвэл би ийм юм хийдэг гэх мэтлэн. Тэр үед нь бид нар эрэгтэй юу хийдэг хүн юм бэ гэдгийг бодож олно гэсэн үг юм. За энэ сонсголт дээр маань дан хүн зэв гэдэг зүйлийн тухай ярина л да. Тэгэхээр дан хүн зэв гэдэг маань юу вэ гэдгийг багш нь ихлэ тайлбарлаад өгье. За газрын самарыг дан хүн гэж хэлж байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ газрын самар бодохоор ингээд нэг шар өнгөтэй ийм газрын самар байлаа гэхэд онгоолгод харангууд дотор нь ингээд хоёр самар байдаг. Тийм ээ. За бид нар самар цөмөхтэй ч гэсэндээ боргоцоог нь ингээд нээгээд харахад дотор нь хоёр шиг самар идэг тийм ээ. Тэгэхээр энийг ийм дан хүн зэв гэж нэрлэдэг байна. Юу вэ гэхээр нэг хаус ингээд бариулаад хоёр айл дотор нь амьдраад байгаа гэсэн үг. Нэг хаус дотор. Гэхдээ хамтдаа амьдарч байгаа биш одоо хоёр хаалгатай тэгээд ингээд зайгаа хуваацсан ч юм уу тийм ээ. Инхээр гаднаас нь харахад нэг хаус юм шиг мөртлөөсөө дотор нь хоёр амбул тустай амьдардаг. Ийм одоо байшинг дан хүн зэв гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл одоо энийхээ сонсголыг хийгээд үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 하나의 토지에 두 가구가 거주하는 땅콩 집에 관심 있는 분이 많으실 텐데요. 땅콩 집에 대해 설명 부탁드립니다. 땅콩집은 두 가구가 공동으로 토지를 구매해서 건물을 짓고 공간을 분리하여 거주하는 주택을 말합니다. 땅콩집은 공사 비용을 절약할 수 있어서 경제적이라는 것이 가장 큰 장점입니다. 무엇보다 제가 땅콩집을 설계할 때 가장 고려하는 점은 난방비와 같은 관리비인데요. 창문 크기를 최대한 줄이고 친환경적인 방법으로 열을 차단해서 기존 아파트보다 난방비가 적게 들도록 합니다. 하지만 두 주택이 붙어있는 형태로 인해 사생활 침해 문제가 발생하기도 합니다. 다시 들으십시오. 하나의 토지에 두 가구가 거주하는 땅콩 집에 관심 있는 분이 많으실 텐데요. 땅콩 집에 대해 설명 부탁드립니다. 땅콩집은 두 가구가 공동으로 토지를 구매해서 건물을 짓고 공간을 분리하여 거주하는 주택을 말합니다. 땅콩집은 공사 비용을 절약할 수 있어서 경제적이라는 것이 가장 큰 장점입니다. 무엇보다 제가 땅콩집을 설계할 때 가장 고려하는 점은 난방비와 같은 관리비인데요. 창문 크기를 최대한 줄이고 친환경적인 방법으로 열을 차단해서 기존 아파트보다 난방비가 적게 들도록 합니다. 하지만 두 주택이 붙어있는 형태로 인해 사생활 침해 문제가 발생하기도 합니다. 29번. За, эрэгтэй юу хийдэг хүн бэ гэж тийм ээ. Гугийн жүнгээсаа гэдэг маань ямар хүн юм бэ гэхээр үл хөдлөх хөрөнгө зуучлагч. Зуучлагчийг гугийн жүнгээсаа гэж хэлнэ. Кончуг 설계사 гэж тийм ээ. Кончуг гэдэг маань барилгыг бас хэлж байгаа. Барилга. За, барилга дээр 설계하다 гэхээр зохион байгуулах, зураг төсөл гаргах гэж орчуулагддаг. Тэгэхээр барилгын архитектур байна тийм ээ. Зураг төслийг нь гаргаж байгаа юм чинь. Зураг төсөл гаргадаг хүн. 주택 전문가 гэж байна. Орон сууцны мэрэгчлэн. За, 공사장 гэдэг үгийг биш багш нь тайлбарлаж өгье. 공사하다, 공사 гэх юм бол барилгын ажлыг хэлдэг. Барилгын ажил. За, тэгэхээр 공사장 гэж юм тийм ээ. Энэ зүйлийг хийдэг орчин, талбай,
газрыг хэлдэг байгаа. Тэгэхээр 운동 гэхээр дасгал хөдөлгөөн шүү дээ. 운동 чан гэх юм бол биеийн тамирын талбай болчихж байгаа. 수영 гэхээр усан сэлэх, 수영 чан гэх юм бол бассейн болчихно гэсэн үг. Тэгэхээр 공사 чан гэхээр барилгын ажил явагдаж байгаа тэр талбай 감독관 хянагч байх нь. Барилгын ажил явагдаж байгаа талбай хянагч. За, топик шалгалт өгөнгүүд 감독관 орж ирдэг тийм ээ, хянагч багш, энийг бас 감독관 гэж хэлдэг байгаа. За, тэгвэл хэдүүлээ текстээ харцгаагаад хэлье л да. 하나의 토지에 гинэ нэг газарт 땅에 нэг газар 두 가구 хоёр орон байр хоёр ам бүл 거주하는 оршин суудаг 땅콩 집 гэдэг зүйлийн тухай сонирхдаг хүмүүс их байгаа. 땅콩 집ийн талаар тайлбар хэлээд өгөөч ээ, тайлбарлаад өгөөч ээ гэсэн чинь 땅콩 집 гэдэг нь 두 가구가 за хоёр ингээ ам бүл 공동으로 хамтдаа нийлээд 토지를 구매해서 газараа 사다 худалдан аваад 건물을 짓고 барилга бариад 공간을 орон зайг нь 분리하여 гэсэн юм тийм ээ, хувааж салгахыг 분리하다 гэж хэлдэг. хуваагаад оршин суудаг энэ одоо орон сууцыг хэлж байгаа юм аа. 땅콩 집은 공사 비용을 절약할 수 있어 гэж юм тийм ээ. Тэгэхээр 공사 гэдэг сая барилгын ажил гэж хэлсэн шүү дээ. 비용 зардал төлбөр байгаад нь. Барилгын ажлынхаа зардлыг гамнах, хэмнэх боломжтой болохоор эдийн засагт сайн. 경제 гэдэг маань эдийн засаг, 경제적 гэхээр эдийн засагт сайн, эерэг болчихж байгаа. Тэгэхээр эдийн засагт хамаагүй сайн гэдэг нь хамгийн том давуу тал нь байдаг. 무엇보다 юунаас ч илүү 제가 би одоо би өөрөө юу хийдэг хүн бэ гэдгийг хэлэх гэж шүү. Ингэж. За тэгэхээр би 땅콩 집ийг тийм ээ 설계할 때 зураг төслийг нь гаргах үедээ хамгийн анхаардаг зүйл нь 난방비. Би гэхээр 비용 төлбөр зардал мөнгө болоод байгаа тийм ээ. Тэгэхээр 난방비 гэхээр халаалтын мөнгө гэх мэтлэн энэ одоо хэрэглээний мөнгнүүд байгаа. цонхных нь 크기, хэмжээг 최대한 аль болох 줄이고 багасгаад 환경 гэх юм бол байгаль орчин, хүрээлэн буй орчин. 친환경 гэх юм бол байгальд ээлтэйгээр ээлтэй аргаар халууныг 차단하다, блок гэсэн үг. блоклоод хаар хаана гэсэн үг. халууныг нь хааж өгөөд өмнө нь байсан хуучин одоо тийм ээ энэ хуучны орон сууцнаас бодох юм бол халаалтын мөнгийг баг гаргахаар хийдэг байгаа. Гэвч хоёр орон сууц, хоёр айл 붙어 있어. нийлж гисэн байгаа. нийлэх, наалдах. нийлсэн байгаа хэлбэртэй учраас 사 생활 гэхээр амьдрал тийм ээ. 유학 생활 гадаадад сурах сурж байгаа амьдрал, 회사 생활 одоо офис амьдрал гэх мэтлэн тийм. Тэгэхээр 사 생활 гэхээр хувийн амьдралыг хэлж байгаа. хувийн амьдралд чимээ халдах асуудал 발생하다, 생기다, үүсэх тохиолдол ч гэсэндээ байдгаа гэж хэлж байна. Хитрхи яг зөвхөн яг нэг хаусн дотор юм шиг мөртлөөсөө хоёр талаараа хаалгараа орсон ч гэсэндээ ер нь бол яг хажуу айлтайгаа ингээд наалдаад амьдарч байгаа учраас тийм ээ. Тэгэхээр манай эрэгтэй маань юу хийдэг хүн болж таарсан байна? 건축 설계사 болж таарах нь зургийн барилгын зураг төслийг гаргадаг хүн тийм ээ. Яагаад гэвэл би өөрөө 설계하되 гэсэн шүү дээ. Би одоо өөрөө зураг төслөө гаргах үедээ энэ зүйл дээр нэглүү их анхаардаг гэсэн учраас. За харин 30-ийн сонсон агуулгатай адил зүйлийг нь бодоод үзье л да. 땅콩 집은 사생활 침해 문제가 없다 гэж байна. асуудал байхгүй гэж байна. ийм асуудал 생기기도 한다, 발생하기도 한다 гэсэн тийм ээ. байдгаа гэсэн шүү дээ. хувийн амьдралд халдах асуудал бас жоохон гарах гадаг гэсэн. За тэгээд нэг орон байранд нэг одоо орчинд хоёр ам бүл хамтдаа амьдардаг гэж байна. 공간을 분리해서 гэж хэлсэн. юу гэхээр нэг орон зайгаа хуваагаад амьдардаг гэсэн. Тэгэхээр нэг гэрт хоёр ам бүл амьдраад байгаа бол биш болчихж байна. 땅콩 집은 공사비는 싸지만 관리비가 비싸다. барилгын ажлын тийм ээ зардал мөнгө нь хямд боловч хэрэглээний мөнгө нь үнэтэй байдаг гэж. Энийг нь бас баг гаргаж өгдөг гэсэн тийм ээ. Цонхныхоо хэмжээг багасгаад халууныг аль болох ингэж хааж өгдгөө гэх мэтлэнгээр. Тийм учраас 관리비도 싸다 гэсэн чинь 기존 아파트보다 гэдэг. За тэгээд 기존 아파트보다 난방비가 적게 든다. халаалтын мөнгө бага гардаг гэдэг нь зөв болж байна.
Ингэж бид нар тийм ээ одоо энэ эрэгтэй хэн бэ, юу хийдэг хүн бэ гэдгийг нь сонсгол дотроос гаргаж ирдэг байх нэ. Данхун жив гэдэг нэг юм сонирхолтой зүйл байна тийм ээ. Интернетээс хайгаад үзэх юм бол бас гой юмуд гарч ирж магадгүй. За дараагийн асуулт маань болохоор намзай 중심 생각. Эрэгтэйгийн гол санаа нь юу юм бэ гэж. Зүгээр нэг хөнгөн хийсэн зүйл биш, яг ямар байр суурин дээр байгаа юм бэ? Гол санаа нь юу юм бэ гэдгийг олох хэрэгтэй. За дээрэс нь намзай 태도. Эрэгтэйгийн хандлага, ямар хандлагатайгаар ярьж байна гэхээр тийм ээ. Нөгөө нэг 상대방 гэдэг үг маань агиух гарч ирнэ л да. Энэ дээр юу гэхээр харилцаж байгаа хүн байгаа тийм ээ. Харилцаж байгаа хүнийхээ үзэл бодлыг 동의하면서 반박하다. хүлээн зөвшөөрөнгөө эсэргүүцээд байгаа юм уу? хүлээн зөвшөөрөнгөө одоо эсрэг байр сууриа илэрхийлээд байгаа юм уу? Эсвэл 상대방의 주장에 대한 근거를 요구하고 있다 гэсэн нь баримт шаардаад байгаа юм уу? Яг тийм юм уу? Тэгвэл ямар баримт бэ? Жишээ байна уу гэх мэтлэн баримт шаардаж яриад байна уу? 과장된 광고로 인한 피해의 책임을 묻고 있다 гэсэн. 책임 гэдэг маань хариуцлага. 묻다, 물어보다 гэдэг чинь асуух шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хариуцлага асууж байна гэдэг маань чи энд ямар хариуцлагатай вэ гэж асуугаад байгаа маань хариуцлага шаардахыг хэлж байгаа. 책임을 묻다. 자, тэгээд дараас нь 구체적인 사례를 들면서 의견을 주장하고 있다. маш дэлгэрэнгүй жишээ татангаа үзэл бодлоо илэрхийлж байна гэж. Тэгэхээр 예를 들어 гэдэг ч юм уу тийм ээ. Жишээлбэл ийм тохиолдол байсан, ийм үуч гэсэндээ байгаа гэх мэтлэнгээр жишээ бас татж гинүү гэдгийг бид нар анзаарах нь байна. Харилцан ярьж байгаа хүнийхээ эсрэг тийм ээ хүлээн зөвшөөрөнгөө хэлээд байна уу тийм ээ. Ямар нэгэн шаардлага эсвэл жишээ шаардаад байна уу, нэхэд байна уу гэх мэтлэнгээр хэдүүлээ бодож үзэх нь байна. За ямар ч ихлээд сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 요즘 소비자들에게 혼란을 주는 광고가 많은데 과장된 광고는 어느 정도 제한을 두어야 한다고 생각합니다. 네. 요즘 과장된 광고가 없다고 할 수는 없습니다. 하지만 광고의 목적이 사람들의 시선을 끌기 위한 것인 만큼 어느 정도의 과장도 필요하다고 봅니다. 하지만 그런 과장으로 인해 소비자들이 피해를 보는 경우도 적지 않습니다. 물론 그럴 수 있지만 과장의 기준이라는 것이 모호하기 때문에 소비자 스스로 광고의 정보를 분별하고 파악하는 것도 중요합니다. 다시 들으십시오. 요즘 소비자들에게 혼란을 주는 광고가 많은데 과장된 광고는 어느 정도 제한을 두어야 한다고 생각합니다. 네. 요즘 과장된 광고가 없다고 할 수는 없습니다. 하지만 광고의 목적이 사람들의 시선을 끌기 위한 것인 만큼 어느 정도의 과장도 필요하다고 봅니다. 하지만 그런 과장으로 인해 소비자들이 피해를 보는 경우도 적지 않습니다. 물론 그럴 수 있지만 과장의 기준이라는 것이 모호하기 때문에 소비자 스스로 광고의 정보를 분별하고 파악하는 것도 중요합니다. 31번. 자, текстээ харах юм бол 요즘 소비자들에게 хэрэглэгч нарт сүүлийн үед хэрэглэгч нарт 혼란, төөрөгдөл байдаг. 주는 төөрөгдлийг төрүүлдэг зар сурталчилгаанууд их байна. Тэгэхээр энэ 과장 гэж юм тийм ээ. 과 гэхээр хэтрүүлээд байгаа шүү дээ. Бид нар 과음하다 хэтрүүлэн уух. 과속하다 хурд хэтрүүлэх, тийм ээ. 과식하다 хоолой хэтрүүлэх гэх мэтлэнгээр ярьдаг. Тэгэхээр 과장된 광고 хэтрүүлсэн зар сурталчилгаа байгаад наа. Ямар юм те та манай энэ тосыг нэг удаа түрхээл 10 насаар залуучна гэдэг ч юм уу бүр ингэж хэтрүүлсэн зар сурталчилгаанууд байгаа шүү дээ. Энийг 과장된 광고 гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ хэтрүүлсэн зар сурталчилгааны талаар ямар ч гэсэн баг зэрэг 제한 хязгаар тавих хэрэгтэй хаа, хязгаарлах хэрэгтэй хаа гэж бодож байна гэж. Манай эрэгтэй болохоор нэ. За одоо эсрэг талынхаа хүнтэй яаж харилцаж байгаа тэр бид нэр анхаарлаа хандуул шүү. Нэ. Тийм ээ.
сүүлийн үед хэтрүүлсэн зар сурчлагыг 없다고 할 수는 없습니다. байхгүй гэж хэлж болохгүй. бүгдээр байгаа. 하지만 гэвч 광고의 목적이 гэвч гэхээр одоо уртлынхаа үгнээс эсрэг зүйлийг ярьж эхэлж байна тийм ээ. гэвч зар сурчлагын зорилго нь хүмүүсийн 시선을 끄는 것, анхаарлыг татахын төлөх зүйл гэдгийг учраас яах нь баг зэрэг хэтрүүлэгч гэсэн хэрэгтэй гэж бодож байна гэж. Манай эмэгтэй маань болохоор шууд эсэргүүцэд хажимаа гэж ярьж эхэлж байгааз. гэвч энэ хэтрүүлэгнээс болоод хэрэглэгч нар 피해를 보다 хохирол амсах тохиолдол гэсэндээ баггүй байгаа гэсэн чинь одоо эрэгтэй маань болохоор 물론 гэж ярьж байна. мэдээж гэд их зөөлнөр хандаж эхэлж байна те. шууд л 하지만 아니요 гэж ярихгүй шүү дээ. 네 물론 гэж ярьж байна. мэдээж тэгэх магадлал байгаа боловч 과장의 기준 энэ хэтрүүлэг гэдэг зүйлийн стандарт нь өөрөө муу хадаа гинэ. тодорхой бус зүйл учраас хэрэглэгч нар өөрсдөө зар сурталчааныхаа мэдээллийг ялгаж салгаад 분별하고 파악하는 것도 중요합니다. өөрсдөө дүгнэх бас чухал шүү гэж хэлж байна. За тэгэхээр манай эрэгтэйгийн гол санаа нь юу вэ? Энэ хэтрүүлэг гэдэг зүйлийн стандартыг нь тодорхойлох хэрэгтэй гэж байна. Муу хадаа гэсэн шүү дээ. хэтрүүлээд байгаа үгүйг стандартыг тодорхойлоход маш тийм тодорхой бусаа гэж хэлсэн. Энийг одоо нэг удаа хэрэглэхэд ингэж залуушна гэдэг тос реклам чинь гэж бодоход тийм ээ. Яг энэ хүртэл нь болохоор зөв. Энэс хэтэрх юм бол хэтрүүлсэн зар сурталчилгаа болчихно гэх юм бол яг тийм хязгаарыг нь тогтоох тодорхой биш тийм ээ. 요즘에는 과장된 광고가 없다. 없다 гэж хэлээгүй тийм ээ. 없다고 할 수는 없지요 гэсэн. байхгүй гэж хэлж болохгүй гэхээр байгаа л гэсэн үг. За тэгээд 광고 때문에 혼란스러운 소비자가 많다. зар сурталчилгаанаас болоод төөрөгдөлд орж байгаа хэрэглэгч нар их байна. Энэ нь болохоор манай эмэгтэй хэлээд байгаа. харин манай эрэгтэйгийн гол санаа маань хэрэглэгч нар зар сурталчилгааныхаа мэдээллийг 분별하고 ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй гэж хэлж байгаа. За хандлага нь болохоор та нар олсноо. Яаж хандаад байна? Хариуцлага шаардаад болов биш тийм ээ. За тэгэхээр нэ 물론 гэх мэтлэнгээр зөөлөн одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхдээ эхлэл хэсгийг их зөөлөн илэрхийлж байгаа бол нэгдүгээрх буюу харилцагчийнхаа үзэл бодолд хүлээн зөвшөөрөнгөө эсэргүүцэж байна гэдэг нь болно гэсэн үг. Нэ гэж мэдээж тийм байгаа л да. Гэхдээ 하지만 гэх удаа эсэргүүцсэн тийм ээ. 물론 гэж ярьжаад эсэргүүцэж байгаа учраас 1번이 가장 적절합니다. 네. За, топик шалгалтын дээр маань тарих бас заавал гарч ирдэг сэдвүүдийн нэг байгаа. Тэгэхээр одоо бид нар тарихны талаар сонсож үзнэ. 일단 한번 들어봅시다. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 인간은 보고 싶은 것만 보고 믿고 싶은 것만 믿는다는 흥미로운 연구 결과가 공개되었습니다. 즉, 우리의 뇌는 착각과 현실을 구분하지 못한다고 합니다. 우리가 오감을 통해 받아들이는 정보는 1초에 1100만 개입니다. 하지만 이 중에 40개 정도만 저장을 하는데요. 뇌가 우리도 모르게 보고 들은 것들을 편집하는 것입니다. 이때 생기는 생각의 오류가 착각입니다. 결국 내가 원하는 것, 내가 생각하는 것, 내가 믿는 것만 남게 되는 것이지요. 사람들은 이렇게 자신이 믿는 것을 확신하지만 이런 믿음이 착각이라는 것을 알려주는 특정 뇌 부위는 존재하지 않습니다. 다시 들으십시오. 인간은 보고 싶은 것만 보고 믿고 싶은 것만 믿는다는 흥미로운 연구 결과가 공개되었습니다. 즉, 우리의 뇌는 착각과 현실을 구분하지 못한다고 합니다. 우리가
오감을 통해 받아들이는 정보는 1초에 1100만 개입니다. 하지만 이 중에 40개 정도만 저장을 하는데요. 뇌가 우리도 모르게 보고 들은 것들을 편집하는 것입니다. 이때 생기는 생각의 오류가 착각입니다. 결국 내가 원하는 것, 내가 생각하는 것, 내가 믿는 것만 남게 되는 것이지요. 사람들은 이렇게 자신이 믿는 것을 확신하지만 이런 믿음이 착각이라는 것을 알려주는 특정 뇌 부위는 존재하지 않습니다. 33번. Нэ, 착각 гэдэг зүйлийн тухай биднэрт хэлж өглөө. Юуны талаарх агуулга байна вэ гэхээр бид нар энэ зүйлийн сонсголтынхоо гарчиг болж болох үгийг олно гэсэн үг юм. Тэгэхээр 착각 гэдэг үгийг аягүй хэллээ л дээ. Эргэлзээ, тэнэгэлзээ гэсэн үг. Эргэлзээний асуудал эсвэл 신비로운 인간의 뇌 маш сонирхолтой тийм ээ. сонирхол татам хүн төрөлхтний тарих гэж ярьсан нь. 기억을 잘하는 방법 ой санамж сайн болгох тийм ээ, сайн одоо санах арга, 착각을 일으키는 이유, эргэлзээ тэнэгэлзээ бий болгодог шалтгаан гэж байна. За тэгвэл хэдүүлээ энийг харах юм бол хүн төрөлхтөн 보고 싶은 것만 보고 харахыг хүссэн зүйлээ л харж, 믿고 싶은 것만 믿는다. итгэхийг хүссэн зүйлээ л итгэдэг гэдэг маш сонирхолтой судалгааны үр дүн гарсан байгаа. Тухайлбал дахин хэлбэл гэхдээ цэг гэж хэлдэг. Тэгэхээр 다시말해 гэдэгтэй адилхан. 다시 말해. 우리의 뇌는 тэгэхээр бидний тарих 뇌는 착각과 현실 그니 эргэлзээ тэнэгэлзээ болон бодит байдлыг 구분하지 못한다. ялгаж салгаж чаддаггүй гинэ. 우리가 오감을 통해 гэсэн тийм ээ. За өмнөх хичээлдэр нөгөө нэг 5 мэдрэхүү үзсэн шүү дээ. Юу байлаа? харах 시각, сонсох 청각, өөр байлаа? үнэрлэх 후각, амтлах 미각, хүрэлцэх 촉각 гэж байна. Энэ 5 мэдрэхүүг юу гэж хэлдэг вэ гэхээр 오감 гэж хэлдэг байхгүй юу? 오감. Тэгэхээр бид 5 мэдрэхүүгээр дамжуулан хүлээж авч байгаа мэдээлэл нь 1 секундэд 1100만 개입니다 гэсэн. 100만 гэхээр 1 сая болчдөг тийм ээ. Тэгэхээр энэ маань 3 тэгийг нэмчихэр чинь юу 1 тэрбум юм уу? За ширхэг байдаг. 하지만 гэвч энэ дундаас 40 ширхгийг л 저장하는데요 гэж хадгалдаг. 뇌가 우리도 모르게 гэж тархинд бидний мдээгүй байхад өөрийн мэдлгүйгээр 보고 들은 것들을 гэсэн сонсож харсан зүйлсээ 편집하다, эдитлэх, монтажлах гэсэн үг. монтажлдаг юм аа. Энэ үед бий болдог үзэл бодлын алдааг 착각 гэж хэлдэг. эргэлзээ тэнэгэлзээ гэж хэлдэг гэсэн үг. Тэр над руу муухай хараад зүрд өнгөрсөндөө надад дургүй юм бах та, үзэн ядд юм бах та. Ингээ бодчихгоодаа итгэчих гинэ шүү дээ, тийм ээ. Яг үнэндээ нүдний шилээ зүвгээгүй миний хажуугаар зүрж өнгөрчээсэн ч юм уу, тий. Тэгэхээр тарих маань ингээд яадаг бах нь бодит байдал болон эргэлзээ тэнэгэлзээг мэдхгүйгээр ингээд бас манталж юм байна. эцэст нь 내가 원하는 것, миний өөрийн хүсэж байгаа зүйл, 내가 생각하는 것, би өөрийнхөө боддог зүйлийг, 내가 믿는 것만, өөрийнхөө итгэдэг зүйлийг л үлдээдэг байх нэ. 사람들은 이렇게 хүмүүс ингэж 자신의 믿는 것을 өөрсдийнхөө итгэдэг зүйлд тодорхой байдаг мөртлөөсөө, баттай байдаг мөртлөөсөө энэ итгэл гэдэг зүйл нь 착각, тийм ээ, эргэлзээ тэнэгэлзээ гэдгийг 알려주는, таниулж өгдөг онцгой нэгэн тархины хэсэг 존재하지 않아, 있지 않아, байдаггүй гэж хэлж байна. Хөөе чи андуураад байгаа юм биш үү гэж ингэж сэрэлэг дуургаж өгдөг. Ийм тархины ямар нэг хэсэг бол байдаггүй байх нь. Тийм болохоор эргэлзэж тэнэлцэн тэр хэвээрээ итгээд яваад байдаг байх нэ. За тэгэхээр 33-ийн хариуны юм шиг байна. асуудал нь юу вэ гэж бол хэлээгүй тийм ээ. Маш сонирхолтой тийм ээ, сонин хачин хүн төрөлхтний тарих гэж бол хэлээгүй. За тэгэд яаж юмыг сайн санах вэ гэж бол хэлээгүй. За тэгэхээр эргэлзээ тэнэлзээ бий болдог шалтгааныг бид нарт хэлж өглөө. Маш их мэдээллийг авч идэг, тэр дундаасаа монтаж хийдэг, монтажлах явцдаа алдаа гаргаад энийг үнэн бодит гэд ингээд эргэлзсэн хэвээр нь итгүүлээ тавьчихдаг. Тийм ээ. За, сонсоо агуулгатай адил зүйл нь. Тарих нь өөрөө ой санамжаа
мантажлах үе гэсэн байдаг, эдитэлдэг гэж. Энийг хэлсэн шүү дээ, тийм ээ. Хүн төрлөختний тарих бүх мэдээллийг бүгднгийн санаж байдаг гэж. Бүр чон пегман гэдэг дундаас 40 ширхгийг нь төлдөг гэсэн шүү дээ, тийм ээ. Тийм учраас бүх зүйлийг бол санахгүй байх нэ. Эргэлзээ тэнэлзээ гэдэг зүйлийг дааж авсан онцгой нэгэн тархины хэсэг байдаг гэж. Идда, чунзээ ханда. Байдаггүй болохоор эргэлзээ гэдэг зүйл бий болоод байгаа, тийм ээ. Хүмүүс өөрсдийнхөө итгэдэг зүйлд тодорхой баттай биш байдаг гэж. Итгэдэг зүйлдээ баттай байдаг мөртлөөсөө эргэлзээ гэдэг зүйлийг болохоор шууд итгэл рүүгээ оруулаа явчихдаг байна шүү дээ. Сони тийм ээ. За. Дараах нь болохоор эрэгтэй юу хийж байна гэж. Тэгэж байна, ингэж байна гэд гуйда гэж гарч ирдэг байгаа. Гэхдээ бид нар энэ цоймён ючон 의를 밝히다 тийм ээ. 필요성을 강조하다 эднийгээ мэдэх хэрэгтэй болж байна. За, 보육 기관 гэж хэлж байна тийм ээ. 기관 гэхээр салбар яам болоод байгаа. Тэгэхээр 보육하다 гэхээр хүүхдийг асран хамгаалдаг, боловсрол олгодог гэж хэлж болно. Тэгэхээр 보육원 гэхээр асрамжийн газрыг 보육원 гэж хэлдэг байхгүй юу? 보육원. 보육기관 гэхээр боловсрол олгодог газар гэхээр цэцэрлэг ч юм уу, сургууль ч юм уу, баг сургууль ч юм уу эдрийг бас хэлж болно. Тэгэхээр 보육기관의 강사에 대해 설명하고 있다 гэж хэлсэн байна. боловсролын газруудын багш нарын талаарх танилцуулж, тайлбарлаж байна. За, эсвэл 더 많은 사회적 일자리를 요청하고 있다. илүү их нийгмийн ажлын байрыг хүсэмжилж байна, шаардаж байна. 독서 나눔 프로그램의 의의를 밝히고 있다. Энэ 이 гэдэг үгийг авахд харж байгаа тийм ээ. Уг нь бол нэр үгийн хойноос 의 гэхээр тэр зүйл ий ингээд харьяалахын ялгал болчдөг тийм ээ. Харин энэ ий гэдэг үг маань болохоор ач холбогдол гэсэн утгатай үг. Ач холбогдол. Тэгэхээр ном уншихыг тийм ээ, ном хуваалцах энэ програмын ач холбогдлыг танилцуулж байна гэж тийм илэрхийлж байна гэж. 독서 교육 프로그램의 필요성 гинэ. ном унших програмын шаардлагатай байгааг онцолж ярьж байна гэж. За, ямар ч зэхлээд хоёруудаа сонсоод үзье. Эрэгтэй юу хийж байна гэдгийг. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 오늘 이렇게 우리 도서관의 독서 나눔 프로그램을 알리게 되어 기쁩니다. 독서 나눔은 단순히 현직에서 은퇴한 어르신들의 지식과 경험을 활용하는 차원을 넘어 사회적 일자리를 창출하는 사업입니다. 이 프로그램에서는 먼저 어르신들에게 아동 독서 지도법에 대해 교육을 실시한 후 각 보육기관에 강사로 파견할 예정입니다. 그러면 어르신들은 각 보육기관에서 아이들에게 동화 구연과 독서 활동을 지도하게 됩니다. 앞으로 이 프로그램은 아이들에게 올바른 독서 습관을 길러주고 즐거움을 전하며 더 나아가 세대 간 친밀감 회복에 앞장설 것으로 기대합니다. 다시 들으십시오. 오늘 이렇게 우리 도서관의 독서 나눔 프로그램을 알리게 되어 기쁩니다. 독서 나눔은 단순히 현직에서 은퇴한 어르신들의 지식과 경험을 활용하는 차원을 넘어 사회적 일자리를 창출하는 사업입니다. 이 프로그램에서는 먼저 어르신들에게 아동 독서 지도법에 대해 교육을 실시한 후 각 보육기관에 강사로 파견할 예정입니다. 그러면 어르신들은 각 보육기관에서 아이들에게 동화 구연과 독서 활동을 지도하게 됩니다. 앞으로 이 프로그램은 아이들에게 올바른 독서 습관을 길러주고 즐거움을 전하며 더 나아가 세대 간 친밀감 회복에 앞장설 것으로 기대합니다. 35번. 자,
Өнөөдөр ингэж манай номын сангийн төгсөө данун програм за ном унших хуваалцах энэ програмын талаар та бүхэн танилцуулж байгаадаа баяртай байна. Манай ном унших хуваалцах тийм ээ. Ном хуваалцах энэ маань энгийн нэг 현직에서 은퇴한 은퇴 хадаа гэхээр тэтгэврт гарах тийм ээ. Тэгэхээр яг одоо тэр газраас нь яг энэ одоо номын сангаас тийм ээ. Тэр салбараас тэтгэврт гарсан өндөр настай хүмүүсийн шишиг мэдлэг болон геном туршлагыг ашиглаж байгаа гэдэг энэ одоо үзүүлэлтээсээ одоо гараад даваад нийгэмд ажлын байрыг бий болгодог ийм үйл ажиллагаа юм аа. Энэ програм дээр эхлээд юу хийдэг вэ гэхээр 어르신들에게 өндөр наснуудад 아동 독서 지도법 гэж нэ. Бага насны хүүхдийг 아동 гэж хэлдэг. Бага насны хүүхдүүдэд ном уншуулахыг чиглүүлэх арга ийм талаар боловсрал олгосныхоо дараа тус тусын яг нь хүүхэд хардаг одоо энэ хүүхдүүдэд боловсрал олгодог энэ газрууд руу багшаар илгээж өгдөг. 파견을 예정입니다. 자, тэгэхээр яг гэхээр 어르신들은 өндөр настай хүмүүс маань 각 보육 기관에서 тус тусын хүүхэд харах тийм ээ хүүхдэд боловсрал олгодог энэ газрууд дээрээсээ хүүхдүүдэд тунгаа 구연 за ном уншиж өгөх 독서 활동을 ном унших арга тийм ээ үйл ажиллагаа энийг одоо чиглүүлж өгдөг байгаа. 앞으로 цаашдаа энэ програм маань хүүхдүүдэд 올바른 독서 습관, зөв зохистой ном унших зуршлыг бий болгож өгөөд 즐거움을 전하며 баяр жаргалтай тийм ээ жаргал одоо дамжуулж өгөөд 더 나아가 илүү цаашлаад 세대 간 세대 гэдэг маань үе байгаа. ээж аавын үе, эмээ өвгийн үе, бидний үе гэдэг үе байгаа. 세대 간 гэж тийм ээ үе хоорондын 친밀감, дотн байдлыг 회복, сэргэнэ гэдэг зүйлд 앞장설 것으로 기대됩니다 гэж. 앞장서다 гэхээр урд гарч явах. Тэгэхээр манлайлах гэсэн утгатай болж байгаа. Тэгэхээр үе хоорондын дотн байдлыг хүртэл сэргээхэд манлайлна гэж бид нар үзэж байна гэж. Тэгэхээр манай эрэгтэй маань юу хийгээд байна? Төгсөө данун програм гэдэг зүйлийн ач холбогдолтын тухай яриад шүү дээ, тийм ээ. Ийм давуу талтай. Зүгээр ч нэг өндөр настай хүмүүсийг илгээгээд ингээд байгаа биш. Нийгэмд ажлын байрыг үүсгэж байна. Энээсээ цаашлаад бүр тийм ээ үе хоорондын энэ одоо дотн байдлыг хүртэл сэргээх ийм одоо ач холбогдолтой хэлж өгöd наа. За 36 маань болохоор сонсоололтой адил зүйл нь бага насны хүүхдийг 어린이 гэж хэлж байна. Түрүүн юу гэлээ 아동 гэж хэлжсэн тийм ээ. 아동тайгаа адилхан байдаг. Бага насны хүүхдүүд энэ програмд оролцох боломжгүй гэж байна. Өндөр настай хүмүүс нь бага насны хүүхдүүдэд энэ зүйлийг зааж өгдөг учраас оролцож байгаа шүү дээ. 도서관에서 프로그램 진행 과정을 알 수 있다. Энэ номын сангаас тийм ээ энэ програмын явцыг нь мэдэх боломжтой гэж байна. Энэ зүйлийн тухай бол яриаггүй. 주로 보육기관에서 일하는 노인들이 참여한다. хөвчлэн тийм ээ боловсролын одоо хүүхдүүдэд боловсрал олгодог энэ одоо салбарт ажилладаг өндөр настай хүмүүс оролцдог гэж. 보육기관 руу явуулж өгдөг гэсэн тийм ээ багш болгож илгээдэг гэсэн шүү дээ. За 어르신들이 보육기관에서 어린이들을 가르친다. өндөр настай хүмүүс хүүхдийн боловсролын газруудад бага насны хүүхдүүдэд заана тийм ээ ном унших тийм ээ үлгэр унших гэх мэтлэнгээр одоо ном унших зуршлыг бий болгож өгнө гэсэн юм. За дараах нь болохоор юу вэ гэсэн чинь эмэгтэйгийн 중심 생각 гол санаа болон сонсон авлагатай адил зүйл гэж. За энэ маань жаахан амархан болохоор шууд сонсоод үзцгээе. Дараа нь тайлбарлая. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 작가님이 저술하신 딸과 함께하는 요리 시간이 요즘 화제를 모으고 있는데요. 아직 읽어보지 않은 분들을 위해 소개 좀 해주시겠습니까? 딸과 함께하는 요리 시간은 하루하루 열심히 살아가는 딸에게 너의 모든 하루가 소중하다는 응원을 보내는 책입니다. 매 순간 즐거울 수는 없는 삶에서 딸이 그날의 아픔을 극복할 수 있기를 희망하며 딸과 엄마가 함께 요리한 내용을 담았습니다. 스트레스를 많이 받은 날에는 매콤한 떡볶이를, 기운이 없고 지친 날에는 닭죽을, 혼자 있고 싶은 날에는
콩나물 김치라면을 함께 만들면서 힘들고 지친 마음을 위로받을 수 있도록 했습니다. 또한 이 책을 통해 살다 보면 힘든 순간도 있지만 맛있는 음식을 먹으며 기분을 전환하고 새로운 에너지를 얻게 해주고 싶었습니다. 다시 들으십시오. 작가님이 저술하신 딸과 함께하는 요리 시간이 요즘 화제를 모으고 있는데요. 아직 읽어보지 않은 분들을 위해 소개 좀 해주시겠습니까? 딸과 함께하는 요리 시간은 하루하루 열심히 살아가는 딸에게 너의 모든 하루가 소중하다는 응원을 보내는 책입니다. 매 순간 즐거울 수는 없는 삶에서 딸이 그날의 아픔을 극복할 수 있기를 희망하며 딸과 엄마가 함께 요리한 내용을 담았습니다. 스트레스를 많이 받은 날에는 매콤한 떡볶이를, 기운이 없고 지친 날에는 닭죽을, 혼자 있고 싶은 날에는 콩나물 김치라면을 함께 만들면서 힘들고 지친 마음을 위로받을 수 있도록 했습니다. 또한 이 책을 통해 살다 보면 힘든 순간도 있지만 맛있는 음식을 먹으며 기분을 전환하고 새로운 에너지를 얻게 해주고 싶었습니다. 37번. За манай эрэгтэйгийн гол санаа нь юу юм шиг вэ? Эмэгтэйгийн. За ингэж нэ. 작가님 гэж хэлж чинь тийм ээ. Зохиолч таны бичсэн ямар нэртэй ном бэ? 딸과 함께하는 요리 시간 гэж тийм ээ. Охинтойгоо хамт хоолны цаг гинэ. Энэ сүүлийн үед одоо ярианы сэдв болоод байгаа. Хараахан уушиж амжаагүй хүмүүст танилцуулаад өгнө үү гэж нэ. За тэгэхээр манай эмэгтэй маань зохиолч болж тарах нэ. Тэгэхээр охинтойгоо хамтдаа хоолны цаг гэдэг энэ маань тийм ээ 하루 өдөр бүр 열심히 살아가는 хичээнгүйлэн амьдарч байгаа охиндоо чиний бүх өдөр 너의 모든 하루가 нандин шүү гэсэн тийм ээ одоо энэ дэмжлэгийг илгээж байгаа ийм ном юм аа. 매 순간 гэж байна. 매일 өдөр бүр 매달 сар бүр 매년 жил бүр. За тэгэхээр 순간 гэдэг үгийг мэдчих юм болох нь тийм ээ. 순간 гэдэг маань хорон мөч. Тэгэхээр 매 순간 хорон мөч бүр жаргалтай байх боломжгүй энэ амьдралд 딸이 그날의 아픔을 охин маань тэр өдрийнхөө одоо зовлон бэрхшээлийг тийм ээ давж гарахыг хүссэн энэ одоо найдвар хүсэж байгаа охинтойгоо хамтдаа одоо хамтдаа хоол хийж байгаа ийм агуулгыг оруулсан байгаа. 스트레스를 많이 받은 날에는 за тэгэхээр их 스트레스сэн өдрөө 매콤한 떡볶이 매콤하다 гэдэг маань энэ дэр гарч ирж байгаа. халуун ногоотой чихэрлэгийг нийлүүлээд 매콤하다 гэж хэлж байгаа. халуун ногоотой чихэрлэг 떡볶이. 기운이 없고 지친 날에는 닭죽을 ирч хүч энергигүй тэгээ ядарсан цуцсан өдрөө дахианы цутан. 혼자 있고 싶은 날에는 콩나물 김치 라면 ганцаараа байхыг хүссэн өдрөө дууяатай 김치тэй гоймон 함께 만들면서 хамтдаа хийнгээ 힘들고 지친 마음을 эцэц цуцсан ядарсан энэ сэтгэлээ тайвшруулах тийм ээ тайтгарл авч чадхаар хийсэн байгаа. 또한 мөн энэ номоор дамжуулан 살다 보면 амьдралын явцад 힘든 순간도 있지만 хэцүү үе байдаг ч гэсэн 맛있는 음식을 먹으며 амттай хоол идэн 게 기분을 전환하다 гэж сэтгэлээ сэргийхийг 기분을 전환하다 гэж хэлдэг байгаа. сэтгэлээ сэргээж шин энергийг олж аваасай гэж хүссэн юм аа гэж хэлсэн байна. За тэгэхээр манай эмэгтэй маань энэ номныхоо тухай танилцуулангаа гол санаа нь юу вэ? Юуг зорж энэ номыг бичсэн бэ? Ямар ч хоолыг хичээнгүйлэн хийх юм бол амархан хийх боломжтой. Хоол бас нэг амар гол зүйл нь биш шүү дээ, тийм ээ. 삶의 지친 아이들에게 요리를 해주는 것이 좋다. амьдралд ядарж байгаа эцэд цуцсан хүүхдүүдэд хоол хийж өгвөл сайн. хоол хийж өгвөл сайн бол биш, тийм ээ. 요리로 스트레스를 풀기도 하고 서로를 위로할 수 있다.
Хоол гэдэг зүйлээр тийм ээ стрессээ тайлчих болно. Нэг нэгнийгаа яах нь дэмжиж тайтгаруулж ч гэсэн болно гэдгийг хэлэх гээд байгаа тийм ээ. Ядарсан охиндоо эц цуцсан өдрөө тийм ээ ийм зүйлүүдийг ингэж хэдүүл зүгээрээ гэх мэтлэнгээр хэлсэн байгаа гэсэн шүү дээ. 요리를 하는 것보다 중요한 것은 хоол хийхээс илүү чухал зүйл нь 서로 위로해 주는 것이다. нэг нэгнийгээ дэмжиж өгөх үү гэж хэлсэн байна. Хоолоор дамжуулан дэмжиж байгаа тийм ээ. Сонсоо агуулгатай адил зүйл нь зохиолч маань Дарэгээ охиндоо бэлгэлэхийн тулд ном бичсэн. Зүгээр ийм ээж охин хоёр хамтдаа хоол хийж байгаа агуулгыг оруулсан гэж хэлсэн тийм ээ. ном нь 작가의 인생 이야기. манай зохиолчийн амьдралын тухай түүхийг багтаасан байгаа гэж. өөрийнх нь амьдралын түүх биш тийм ээ. 작가는 책에서 상황별로 알맞은 요리를 추천했다. 자, зохиолч номон дээрээсээ нөхцөл байдлыг 상황 гэж хэлдэг. Энэ 별 гэдэг нь од биш шүү. Тус бүр болчихоо. Тэгэхээр нөхцөл байдал тус бүрт тохирсон хоолыг санал болгосон. биднэрт 3 гişрэг хоол санал болгосон шүү дээ, тийм ээ. 스트레스 받은 날에는 매콤한 떡볶이, 기운이 없고 지친 날에는 닭죽, 그리고 하나는 혼자 있고 싶은 날에는 콩나물 김치 라면 гэж хэлсэн тийм ээ. Тийм болохоор нөхцөл байдал тус бүрт тохирсон хоолыг бас дунд нь санал болгосон байгаа. Ирч хүчгүй энергигүй өдөр халуун ногоотой гоймон биш 떡볶이 бол биш тийм ээ. 닭죽 гэж хэлж байсан. За дараах нь болохоор сонсон агуулгын өмнө нь хэлсэн зүйл нь юу вэ гэдгийг олох нь байна. Тэгэхээр биднэрт нэг сонсголт мэдээж сонсогдсон тийм ээ. Гэхдээ яах вэ гэхээр нийт энэ сонсогдож байгаа зүйлийн урт хэсэг дээр нь юу ярьсныг бид нар олох ёстой. Энэ асуултанд хариулахын тулд бид нар хамгийн ихний асуулт өгүүлбэр дээрээ анхаарлаа хандуулах ёстой гэж хэлдэг байгаа. Хамгийн ихний өгүүлбэр дээрээ анхаарлаа хандуулчих юм бол хийхэд илүү амархан болно. Шууд хэлэгдэнэ. Эсвэл 앞서 언급했듯이 아까 말했듯이 гэх мэтлэнгээр түрүүн дурдсанчлан сая хэлсэнчлэн гэдэг үг гарч ирэх юм бол зөв хариунууд маань бас шууд гараад ирнэ. Тэгэхээр энэ дээр бас анхаарах нь тийм ээ. За ямар ч эхлээд сонсоод үзье. (39번) (40번) 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 그렇게 엄청난 양의 기름이 일부 국가에만 매장되어 있다는 사실이 참 불공평하다는 생각이 드는데요. 그러면 이런 점이 원유 가격 조정 실패의 주된 원인이 되는 건가요? 사실 더 심각한 이유로 볼 수 있는 것은 원유 생산 국가의 가격 결정에 숨어 있는 의도입니다. 세계 원유 시장에서 원유 가격은 원유 매장량이 풍부한 몇몇 국가들에 의해 결정됩니다. 이들 국가들이 의도적으로 생산량을 줄이면 가격이 올라가게 되고 결국 원유가 귀해지는 거죠. 그러면 전 세계적으로 원유가 꼭 필요한 나라들이 경제적으로 큰 타격을 받게 됩니다. 자연스럽게 산유국의 의도에 따라 세계 경제가 움직일 수밖에 없는 거죠. 따라서 이들 일부 산유국들의 의도에 따라 원유 가격이 좌우되지 않도록 국제기구에 의해 가격이 결정되어야 한다고 생각합니다. 다시 들으십시오. 그렇게 엄청난 양의 기름이 일부 국가에만 매장되어 있다는 사실이 참 불공평하다는 생각이 드는데요. 그러면 이런 점이 원유 가격 조정 실패의 주된 원인이 되는 건가요? 사실 더 심각한 이유로 볼 수 있는 것은 원유 생산 국가의 가격 결정에 숨어 있는 의도입니다. 세계 원유 시장에서 원유 가격은 원유 매장량이 풍부한 몇몇 국가들에 의해 결정됩니다. 이들 국가들이 의도적으로 생산량을 줄이면 가격이 올라가게 되고 결국
원유가 귀해지는 거죠. 그러면 전 세계적으로 원유가 꼭 필요한 나라들이 경제적으로 큰 타격을 받게 됩니다. 자연스럽게 산유국의 의도에 따라 세계 경제가 움직일 수밖에 없는 거죠. 따라서 이들 일부 산유국들의 의도에 따라 원유 가격이 좌우되지 않도록 국제기구에 의해 가격이 결정되어야 한다고 생각합니다. 39번. За хамгийн ихний өгүүлбэрийг 2 удаа сонссон учраас биднэрт бас тийм ээ тогтож сонсож амжих 2 удаагийн боломж байна. 자, 세계적으로 원유 가격 결정의 문제가 심각하다 гэж хэлсэн байна. Өмнөх хичээлдэр болохоор 원유гийн гут яасан түүхий сүү байсан тийм ээ хамгийн ихэн үеийнх нь гэж хэлжсэн. Одоо энэ дээр болохоор яаж юм гэхээр ханз нь болохоор өөр болчихж байгаа байхгүй юу? Сүү гэдэг ханз биш, тос гэдэг ханзаар явчихж байгаа. Тэгэхээр энэ 원유 гэдэг маань одоо газрын тос буюу нефтийг хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр дэлхийд даяар нефтний үнийн шийдвэрлэх асуудал хурц хэмжээнд байна гэж. Энийг хамгийн ихэн хэлбэрээр ярьсан нь тийм ээ. 세계 원유 매장량 중 많은 양이 일부 국가에 집중되어 있다. За дэлхийн энэ нефтний олборлолтын хэмжээ дундаас ихэнх хэмжээ нь зарим нэгэн улс орнуудад төвлөрсөн байдгаа гэж. Бүх улсаас нефт гардаггүй шүү тийм ээ. Бүх улс орн бензинтэй биш шүү тийм ээ. За 세계 원유 시장에서 дэлхийн тэгэхээр нефтний зах зээлд 몇몇 국가들의 хэд хэдэн улс орны 주도로 удирдлагаар үнэн шийдэгдэгэ гэж хэлсэн байна. 원유 생산량을 줄이면 자 нефтний олборлолтоо хэмжээг багасгах юм бол 원유가 필요한 국가, нефт хэрэгтэй байгаа улс орнуудын эдийн засагт хохирол их байдгаа гэсэн байна. хамгийн ихний өгүүлбэр дээр юу дурдсан бэ гэдгийг хэдүүлээ анзаараад харах хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр хамгийн ихний өгүүлбэр дээр юу дурдсан байна? 그렇게 엄청난 양의 기름이 국가에 배정되어 있다는 사실이 참 불공평하다고 생각드는데요. 그렇나 팀 이 힘제니 양의 기름, нефт 일부 국가에만 зарим нэгэн улс орнуудад л тийм ээ одоо олборлогддог гэдэг энэ бодит үнэн нь үнэхээр тэгш бус юм шиг санагдаж байна гэж байна. Одоо кромион гэдгээсээ хойшоогоо тэгвэл гэд өөр асуулт гаргаж ирж байгаа. Тэгэхээр өөр асуултынх нь хариуг нь энд ингэж тайлбарлсан байгаа. Тэгэхээр хойно ярьжсэн зүйлүүд нь бидний 39 дугаар асуултанд огт хамааралгүй зүйл гэж бас бодож болно. Одоо нэг үнийн тухай үнэ яаж тэгвэл шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг гаргаж ирээд тэрнийхээ тухай ярьж байгаа учраас тэр хамгийн ихний үйлдвэр маань тийм их хэмжээний нефт зарим нэгэн улс орнуудад л тийм ээ одоо ингэж төвлөрсөн байдгаа гэдэг үнэн бодит үнэн нь үнэхээр тэгш бус юм шиг санагдаж байна гэж байна. 그러면 정답은 дэлхийн нефтний олборлолтын хэмжээний дундаас их хэмжээнд зарим нэгэн улсуудад л тийм ээ төвлөрсөн байдгаа гэдгийг хэлсэн байна шүү дээ. За үргэлжлүүлээд харах юм бол одоо 40-ийнхоо хариуг болно тийм ээ бид нар тэгвэл энэ тал нь өөрөө 원유 가격 조정 실패 гэж байна. нефтний үнийг зохицуулахад тийм ээ бүтлгүүтэд байгаа гол шалтгаан нь юм уу гэж хэлж байна. За яагаад бензиний үн өсөнгүүд монголчууд юу ч хийж чадахгүй тийм ээ ингээ байгаад байгаа юм бэ? Инхээр 사실 더 심각한 이유로 볼 수 있는 것은 자 예고인데 бүр илүү хурц асуудал гэж харах боломжтой зүйл нь 원유 생산 국가배. Тэгэхээр нефт олборлдог энэ улс орны 가격 결정 үнэ шийдвэрлэхт нь энд нь сүмөө 있는 нуугдсан байгаа зорилго юм а гэж. үнийн шийдвэр дээр ямар зорилгыг ингээд нуугдсан байгаа юм бэ гэхлээр 세계 원유 시장에서 дэлхийн нефтний зах зээлд 원유 가격은 нефтний үнэ нь 원유 매장량이 풍부한 нефт олборлолтын хэмжээ нь 풍부한 많은 хангалттай их байдаг хит хитэн улс орнуудын зорилгоор шийдэгддэг юм а гэж. За Орос ингээд нефт их олборлож байгаа тийм ээ. тэгвэл эдгээр өөрсдөө үнийн дүнгээ шийдвэрийг гаргах нь шүү дээ. 이들 국가들이 энэ улс орнууд нь 의도적으로 알바ар 생산량을 줄이면 энэ олборлолтынхоо хэмжээг багасгах юм бол 가격이 올라가게 되고 үнэн мэдээж өснө.
결국 эцэст нь 원유가 귀해지는 거죠. тэгэхээр эцэст нь нефть их нандин тийм ээ ховор болж тархна. 그러면 전 세계적으로 тэгэл дэлхийд даяар 원유가 꼭 필요한 나라. 이 нефть заавал хэрэгтэй байгаа улс орн тийм ээ манай Монгол бензин байхгүй. эдгээр нь яг нь 경제적으로 эдийн засгийн талаар 큰 타격을 보게 됩니다 гэж маш их одоо хохирол авсдаг. 자연스럽게 산유국의 의도에 따라 тэгэхээр байгалаараа тийм ээ цаанаасаа энэ 산유국 байна. Нефть олборлогч улс орныг 산유국 гэж хэлж байгаа. Нефть олборлогч улс орны зорилго байгаа тийм ээ. Энийг дагаад дэлхийн эдийн засаг хөдөлгөөс өөр аргагүй болчдөг байна. Дэлхийн эдийн засаг дөргөөд шүү дээ тийм ээ. Тиймээс 따라서 이들 일부 산유국 нефть олборлогч улс орныг 산유국 гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ одоо хит хитгэн байгаа нефть олборлогч улс орны зорилгон дагаад 원유 가격 нефтийн үн тийм ээ удирдагдуулахын тулд 국제기구 олон улсын байгууллага энэ үнийн тийм ээ үнийг шийдвэрлэх ёстой гэж бодож байна гэж. Тэгэхээр Орос өөрсдийнхөө хүсснээрээ дураараа өөрсдийнхөө хүссэн хэмжээгээрээ бензиний үнийг өсгөх биш яах нь тэгвэл нөгөө нэг Монгол ч юм уу өөр одоо тийм ээ нефть олборлтгүй улс орнууд нь яг эднэрийнхээ ингээд зорилгоор ингээд эдийн засаг нь наашаа цаашаа болоод дэше доошоо болоод ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр яах нь шийдвэрлэх гол зүйл нь 국제기구 буюу олон улсын байгууллага нь энэ дундуур нь орж шийдвэрлэж өгөх нь. За одоо ингээд нүүб гэх мэтлээ олон улсын байгууллага тийм ээ. Тэгэхээр энэ олон улсын байгууллагаас нь цаанаас нь за Оросоо одоо битгий ингэж амар хамаагүй юу яа. Үнэ ингэж өсгөө тийм ээ. Одоо жоохон ингэж зогсоох хэрэгтэй байна. Та нарт өвөл болгон битгий хөөрхөн Монголыг ингэж дээрлэхэд ингэж хэлэх нь шүү дээ. За тэгвэл сонс агуулгатай адил зүйл нь 산유국 гэдэг маань нефть олборлогч улс орныг хэлжсэн. нефть олборлогч улс орны 이윤을 위해 ашиг орлохын тулд 원유를 улс орнууд нь ашиг орлохын төлөө энэ нефтийг их хэмжээгээр олборлдог гэж. Харин ч бүр эсэргээрээ албаар бага олборлоод үнэ өсгдөг гэж хэлсэн тийм ээ. 원유 가격이 오르면 нефтийн үн өсөх юм бол 국제기구 олон улсын байгууллага зах зээлд нь оролцож эхэлнэ гэж. Анхнаасаа энэ нефтийн үнийг шийдвэрлэхэд олон улсын байгууллага оролцох ёстой гэж хэлсэн тийм ээ. Тэрнээс биш үнэ нь өссөнгүүт энэ олон улсын байгууллага нь энэ нефтийн зах зээл рүү оролцоод байгаа юм биш ээ. 자, 국제기구는 원유가 나지 않는 나라에 원유를 싸게 공급한다 гэж. Олон улсын байгууллагаас нефть гардаггүй улс орнуудад нефтийг хямд түгээдэг гэсэн байна. Хямдхан түгээхгүй тийм ээ. Бүр даварцсан тий. Манайх нефтгүй гэж шууд ингээд нүбээсээ баг бензин ихээ суучих юм уу? Тэхгүй шүү дээ тийм ээ. 원유 생산국의 원유 생산량에 의해 гэж. За тэгэхээр энэ нефть олборлогч улс орны нефтийнх нь олборлтын 량 хэмжээ энэс энийг дагаад 세계 경제 дэлхийн эдийн засаг хөдөлдөг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр садуулчин зүгээр албаар цаадуулчин гэж юм. Албаар энэ бензинийхаа тийм ээ олборлтыг багасгаж яагаад үнэ өсгөөд гэх мэтлэн гэл ингээд айгу тактиктай зүйл болдог байна шүү дээ. За мэдээж топик дээр маань амьтны ертөнц гарч ирдэг. За хэдүүлээ амьтныхаа тухай сонсод үзье. Энд дээр сонирхолтой зүйл бас ярьж өгнө. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 우리는 인간만이 생각하는 존재다라는 착각 속에 삽니다. 동물은 본능적으로 움직이고 인간은 생각하고 움직인다는 고정관념은 사실과 다름으로 버려야 합니다. 동물도 사람처럼 그리워하는 감정을 느끼고 심지어 상대방을 속이기도 합니다. 그럼 사람과 다를 바 없는 동물의 새로운 모습을 살펴봅시다. 예를 들어 코끼리는 물과 풀을 찾아 먼 거리를 이동하는 습성이 있습니다. 이동 중 동족의 뼈를 발견하면 냄새를 맡고 이리저리 뼈를 굴립니다.
특히 코끼리는 이동하다가도 자기 어머니의 두개골이 놓인 곳을 잊지 않고 찾아와 한참 동안 그 뼈를 굴립니다. 즉, 감정이 있다는 증거죠. 한편, 동물도 자신의 목적을 위해 상대를 속이기도 하는데요. 영국에서 발견된 파리의 한 종류는 짝짓기를 할 때 수컷이 암컷에게 먹이를 선물로 줍니다. 암컷이 먹이를 먹는 동안 짝짓기를 할 수 있기 때문입니다. 다시 들으십시오. 우리는 인간만이 생각하는 존재다라는 착각 속에 삽니다. 동물은 본능적으로 움직이고 인간은 생각하고 움직인다는 고정관념은 사실과 다름으로 버려야 합니다. 동물도 사람처럼 그리워하는 감정을 느끼고 심지어 상대방을 속이기도 합니다. 그럼 사람과 다를 바 없는 동물의 새로운 모습을 살펴봅시다. 예를 들어 코끼리는 물과 풀을 찾아 먼 거리를 이동하는 습성이 있습니다. 이동 중 동족의 뼈를 발견하면 냄새를 맡고 이리저리 뼈를 굴립니다. 특히 코끼리는 이동하다가도 자기 어머니의 두개골이 놓인 곳을 잊지 않고 찾아와 한참 동안 그 뼈를 굴립니다. 즉, 감정이 있다는 증거죠. 한편, 동물도 자신의 목적을 위해 상대를 속이기도 하는데요. 영국에서 발견된 파리의 한 종류는 짝짓기를 할 때 수컷이 암컷에게 먹이를 선물로 줍니다. 암컷이 먹이를 먹는 동안 짝짓기를 할 수 있기 때문입니다. 41번. За. Энэ лекцийн гол санаа нь юу вэ наа? Инган хүн төрлөختөн зөвхөн бодож чаддаг энэ одоо амьд бит юм а гэж нөө зүйл юм а гэж нөө. Эсвэл хүн гэвэл 생각하고 бодожсныхоо дараа хөдлөх ёстой. 사람도 동물에게 хүнч гэсэн амьтдаас 배울 수 있는 것들은 суралцах ёстой зүйлсээ суралцах хэрэгтэй гинэ. суралцах чадах зүйлсээ суралцах хэрэгтэй гинэ. Амьтан сэтгэл хөдлөл байхгүй гэдэг 편견 байна. Тогтсон үзэл бодол, өрөөсгөл бодлыг 편견 гэж хэлдэг. өрөөсгөл бодлоо хаях ёстой гэж хэлсэн байна. За юу юм болоо тийм ээ? За энэ маань маш сонирхолтой. Хүн амьтнаас ямар ялгаатай юм бэ гэсэн асуултыг асуух юм бол хүн бүхэн ингэж хүн боддог, хүмүүс төсөөлдөг, хүмүүс хоорондоо ярилцаж чаддаг гэх мэтлэнгээр олон янзын юмыг хэлнэ тийм ээ. За тэгэнгүүт 우리는 бид юу гэж боддог вэ гэхээр 인간만이 생각하는 존재 гэж тийм ээ. Зөвхөн хүн төрлөختөн л боддог гэсэн 착각 өнөөдрийн үгээс нь тийм ээ. эргэлзээний дотроо амьдардаг буруу ойлголт дотроо амьдардаг амьтад 본능적으로 зүүн совиноороо хөдөлдөг хүмүүс 생각하고 움직인다. бодож хөдөлдөг гэдэг 고정관념 байна. тогтсон үзэл бодлыг 고정관념 гэж хэлдэг. өрөөсгөл бодол. Эмэгтэй хүүхдийн өнгөн дуртай барбагаар тоглодог. Эрэгтэй хүүхэд зинхэр өнгөн дуртай машинаар тоглох хэрэгтэй гэдэг энэ 고정관념 байна шүү дээ, тийм ээ. Энэ тогтсон үзэл бодол нь 사실과 다르다 гэж шүү дээ. Үнэн бодит байдлаас өөр учраас энийг хаях хэрэгтэй гэж байна. эмтэнч гэсэн хүн шиг 그리워하는 감정 гэхэр сэтгэл хөдлөл тийм ээ. 그리워하다. дурсан санах сэтгэл хөдлөлийг мэдэрч 심지어 тэр байтугай 상대방을 속이기도 합니다 гэж байна. харилцагчаа хуурам мэхлэх тохиолдол ч гэсэн байдгаа гинэ. За тэгвэл хүндээс ялгаагүй амьтдын энэ шин төр төрхийг харцгаая гэд тайлбарлаж өгч байна. 예를 들어 жишээлбэл 코끼리 байна. 코가 길어. заан байх нь тийм ээ. За 코끼리. заан нь ус болон өвсийг хайж хол газар руу явдаг ийм зан чанартай байдаг. 이동 중 явах явцдаа 동족의 뼈를
нэг одоо овог аймаг биш шүү дээ. Хүн амтан дээр чинь овог аймаг юу гэж хэлэх вэ? Тунжуг. Угсаатан ахан дүүс биш амтан дээр тунмөр тунжуг. Жил төрлийн нэг зүйлийн гаралтай. За тэгэхээр нэг одоо төрлийн тийм ээ тунжугэ 뼈를 ясыг 발견하면 олж илрүүлэх юм бол 냄새를 맡고 үнэрийг нь үнэрлээд 이리저리 뼈를 굴립니다 гэж ийшээ тийшээ энэ ясыг эргүүлдэг. ялангуяа за는 이동하다가도 явах замда 자기 어머니의 두개골 гэсэн мэт өөрийнхөө ээжийн 두개골 буюу энэ гавлын яс байгаа. гавлын яс тавигдсан газрыг 잊지 않고 찾아와 марталгүйгээр хайж очоод 한참 동안 нэлээд удаан хугацааны турш тэр ясыг эргүүлдэг ахна. 즉 тухайлбал дахин хэлэх юм бол 감정이 있다는 증거 болох нь шүү дээ тийм ээ. сэтгэл хөдлөлтөө гэдэг энэ баримтанд болж байгаа юм аа. Нөгөөтэйгүр амтан ч гэсэн өөрийнхөө 목적, зорилгын төлөө харилцагчаа 속이기도 하는데 хурам эхлэх үе ч гэсэн байдаг. Англид илэрсэн нэгэн пари, ялааны нэгэн төрөл нь 짝짓기를 할 때, за одоо үр хөврөлд орохдоо гэх юм уу? Амтд хэлдэг үр хөврөлд орох үедээ яадаг гэхээр 수컷이 암컷에게 за бид нар энийг сурсан тийм ээ. 수컷 гэдэг нь ямар амтан мөлий? Эрэгчийн амтан тийм ээ. 암컷 гэдэг нь эмэгчийн амтан байгаа. За тэгэхээр эрэгчийн амтан нь эмэгчийн амтанд моги идэх зүйлийг бэлгэлдэг. Тэгээд эмэгчийн амтан нь идэх зүйлийг нь идэж байх хооронд 짝짓기를 할 수 있다 гэсэн байна. Үр хөврөлд орох боломжтой гэж тийм. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө зорилгын төлөө ингээд идэх юм мөгч мөхөн бэлэг мэлэг өгөөд тийм ээ ингэдэг ахна шүү дээ. Тэгэхээр бас ингээд тийм хуурам эхэлдэг тийм ийм ингээд тохиолдол байдаг ахны. За тэгэхээр зөвхөн хүн төрлөختөн боддог ийм амьтан болж таарч гинүү. Үгүй бин тийм ээ. Гол санаа нь юу юм бэ? Хүнээс ялгаагүй зан чанаруудыг бид нар сайн танилцуулж өглөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр амьтан ч гэсэн амьтан сэтгэл хөдлөл мэдрэхгүй гэдэг энэ өрөөсгөл бодлоо хаях ёстой гэдгийг бид нарт цай тайлбарлаад өглөө. Энэ бол худлаа гэдэг тийм ээ. За, 코끼리는 장, 동족의 뼈 냄새를 찾아다닌다 гэсэн байна. Тэгэхээр нэг гаралтай тийм ээ одоо нэг юм овгийнхоо ясны үнэрийг хайж явдаг гэж. Зүгээр явах замдаа ясных нь үнэрийг таньдаг гэсэн тийм ээ. 파리는 야라, 암컷이 수컷에게 эмэгч нь эрэгчэндээ идэх зүйлийг бэлгэлдэг. эсрэгээр нь бичсэн байна. 코끼리는 장, 식량을 찾으러 идэх зүйл хоол хүнс олохоор хол газар явдаг. Энэ зөв байна. 코끼리는 암컷이 먹이를 먹는 동안 짝짓기를 한다. 장, эмэгч нь идэх зүйлээ идчих хооронд үр хөврөлд ордог. Энэ болохоор заан биш, пари байсан шүү дээ тийм ээ. Ялаан дээр энэ жишээ хэлсэн байгаа. За амьтны ертөнцийн иймэрхүү. За мэдээж нийгмийн халамжийн үйлчилгээний тухай бас гарч ирнэ. За тэгэхээр 43 дугаар асуулт маань болохоор юуны талаарх агуулга вэ гэж байгаа бол 44 ганцаархнаас спешиали өвөрмөц байдаг. Яадаг вэ гэхээр багц асуултууд дундаас 2 дахь асуулт нь ерөнхийдөө дандаа сонсон агуулгатай адил зүйл гэж гарч ирж байгаа бол 44 маань ганцаархнаа сонсон агуулга дотроос асуултыг гаргаж ирдэг. Энэ бас сонирхолтой байгаас ийм хэлбэр байдаг байгаа. За хэдүүлээ сонсоод үзье эхлээд. 43번, 44번. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 한국의 복지 서비스의 종류가 300개가 넘는다고 하는데요. 이렇게 많은 복지 서비스 사이에서 자신이 받을 수 있는 서비스를 찾아내서 이용할 수 있을까요? 사실상 쉽지 않은 일입니다. 이처럼 몰라서 복지 서비스를 이용하지 못하는 경우가 없도록
이용자의 편의성을 높인 제도가 바로 맞춤형 급여 안내입니다. 복지 멤버십이라고도 불리는 이 제도는 처음에 한번 신청하기만 하면 신청한 개인 또는 가구의 소득과 재산 등의 특성을 분석해서 해당되는 복지 서비스를 맞춤형으로 알려줍니다. 복지 멤버십에 가입하기 위해서는 웹사이트나 어플을 통해 온라인으로 신청하거나 전국의 주민센터 어디에서든 신청할 수 있습니다. 지금 바로 복지 멤버십에 가입해보세요. 다시 들으십시오. 한국의 복지 서비스의 종류가 300개가 넘는다고 하는데요. 이렇게 많은 복지 서비스 사이에서 자신이 받을 수 있는 서비스를 찾아내서 이용할 수 있을까요? 사실상 쉽지 않은 일입니다. 이처럼 몰라서 복지 서비스를 이용하지 못하는 경우가 없도록 이용자의 편의성을 높인 제도가 바로 맞춤형 급여 안내입니다. 복지 멤버십이라고도 불리는 이 제도는 처음에 한번 신청하기만 하면 신청한 개인 또는 가구의 소득과 재산 등의 특성을 분석해서 해당되는 복지 서비스를 맞춤형으로 알려줍니다. 복지 멤버십에 가입하기 위해서는 웹사이트나 어플을 통해 온라인으로 신청하거나 전국의 주민센터 어디에서든 신청할 수 있습니다. 지금 바로 복지 멤버십에 가입해보세요. За, 사회복지 гэдэг зүйл яригддаг л да. Нийгмийн халамжийг хэлдэг байгаа. Савэ-복지. Тэгэхээр нийгмийн халамж гэж юу юм бэ? Тийм ээ. Одоо нөгөө нэг хүүхдийн 100, цалинтай ээжийн 50,000, тийм ээ. Одоо иймэрхүү зүйлүүд байгаа шүү дээ. Энийг нийгмийн халамж гэж хэлээд байгаа. Тэгэхээр нийгмийн халамж дээр юу гарч ирдэг талаар бид нарт сонсголоо доо. За, Солонгосын нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл байна. Чугню төрөл нь 300 гаруй байдаг. Ийм их байгаа халамжийн үйлчилгээний дундаас тийм ээ 자신이 받을 수 있는 서비스 өөрийнхөө авч чадах үйлчилгээг хайж олоод хэрэглэж чадах болов уу гэж байна. Үнэн дээр амаргүй зүйлээ гинэ. За маш олон байгаа учраас зарим нэг зүйлийг алдагдуулах нь шүү тийм ээ. Энэ мэд мулаасоо мэдхгүйгээсээ болоод халамжийн үйлчилгээг хэрэглэж чадахгүй байгаа тохиолдлуудыг байхгүй болгохын тулд амар байдлыг нь илүү сайжруулсан чэдүү юу лээ? Бодлого тогтолцоо систем байсан тийм ээ. Тэгэхээр ийм систем нь юу вэ гэхээр 맞춤형 급여 안내 제도 байх нэ. Яг тохируулсан 맞추다형 төрлийн 급여 안내. За энэ мөнгөний энэ танилцуулга байх нэ. Энийг бас өөрөөр юу гэж хэлдэг вэ гэхээр 복지 멤버십 гэж дуулдаг байна. Халамжийн одоо гишүүнчлэл гэж бас дуудагддаг энэ бодлого нь 처음에 한번 신청하기만 하면 анхандаа нэг удаа хүсэлтээ гаргачих юм бол хүсэлт гаргасан 개인, хувь хүн, мөн 가구, ам бүлийн судаг, орлого болон 재산, өв хөрөнгө гэх мэтлэн онцлогийг нь тэг сонгол 분석해서 해서 анализ хийгээд ялгаж салгаад 해당되는 복지 서비스 тохирох халамжийн үйлчилгээг яг тохирох хэлбэрээр нь танилцуулж өгдөг байна. За анхандаа л нэг удаа бүртгүүлж болох нь шүү тийм ээ. За тэгэхээр энэ 복지 멤버십 байна тийм ээ. Халамжийн энэ гишүүнчлэлийн үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд вебсайт юм уу аппликейшнээр дамжуулан онлайнаар хүсэлт гаргах гона юм уу сонголт өгч тийм ээ биднэрт 전국 улс орон даяар гэхдээ 전국 гэж хэлдэг. Орон даяарх 주민센터, иргэдийн центр хааж байсан очоод бүртгүүлэх боломжтой шүү. Яг одоо халамжийн гишүүнчлэлээр бүртгүүлээрэ гэсэн байна. Тэгвэл энэ зүйлийн зорилго нь яагаад байгаа юм тийм ээ? Яагаад энэ зүйлийг хэлээд байгаа юм? Юуны тухай байгаад юм?
За олон халамжийн үйлчилгээний дундаас хэрэгтэй халамжийн үйлчилгээгээ хайх нь амаргүй. Харин тийм болохоор бүгдийн membership гэж гаргаж ирсэн гэсэн шүү дээ. Зүгээр сонсоо авалтай адил зүйл биш, биднэрт одоо яг юуны тухай тийм ээ гол юм нь юу юм бэ гэж шүү дээ. За халамжийн сагагч дээ. Энэ одоо нөгөө нэг сохор бүсийг хэлдэг байгаа. Сохор бүсэд тавигдсан орцсон байгаа хэцүү хүмүүс их гэдэг асуудлууд байна гэж. Сохор бүсийн тухай огт яриаггүй. Гэхдээ яг өөр сонсвол дээр бас энэ халамжийн үйлчилгээний сохор бүс гэж гарч ирдэг л дээ. За Мачумян Кюбё Анне энэ нөгөө бүгцийн membership-ийг ингэж хэлдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр яг тохируулсан төрлийн энэ одоо мэдээллийг өгөх энэ үйлчилгээ. Падэлсү иддөрөг авч чадахын тулд бүгцийн membership халамжийн үйлчилгээний гишүүнчлэлээр эсвэл зүгээрээ гэдгийг танилцуулж өгöd байгаа. Өөрт чинь юу тохирохыг нэг л удаа бүртгүүлчих юм бол тухай үед нь хэлээд өгнө гэсэн шүү дээ. 현재 안내 대상 서비스 종류가 одоогийн байдлаар танилцуулах тийм ээ үйлчилгээний төрөл нь 충분하지 않아. хангалттай биш учраас илүү тэлэх хэрэгтэй байна гэж 300 гаруй байгаа гэсэн шүү дээ. За тэгвэл 44 дээр бидний сонсголт дээр ямар асуултыг гаргаж ирсэн байна гэсэн чинь 맞춤형 급여 안내 제도 энэ нөгөө нэг тохируулсан үйлчилгээ танилцуулж өгөх нь бодлого систем байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань нөгөө бүгдийн membership байсан шүү дээ. Энийг оруулж ирсэн шалтгаан нь юу юм? Яагаад энэ зүйлийг тийм ээ энэ системийг оруулж ирсэн? 생애 주기에 맞는 복지 서비스 숫자를 확대하기 위해서 гинэ. За амьдралын одоо энэ үе шатууд байгаа. Үе шатанд тохирсон халамжийн үйлчилгээний тоог ихсгэхийн тулд гэж. Тоог нь ихсэхгүй 300 гаруй хангалттай их байгаа гэсэн. 복지 서비스를 몰라서 халамжийн үйлчилгээг мэдхгүйгээсээ болоод ашиглаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ үйлчилгээг гаргаж ирсэн тийм ээ. 필요할 때마다 хэрэгтэй болох үедээ 간편하게 тухтайгаар амархнаар 신청할 수 있는 서비스 хүсэлт гаргах боломжтой үйлчилгээг олгохын тулд гэж. 선착순 гэдэг үг байгаа. За 순서 гэдэг маань дэс дараалал тийм ээ. 선착순 гэхээр хамгийн ихний дэс дарааллыг хэлж байгаа. Жишээлбэл одоо 선착순 50명 хамгийн эхлээд бүртгүүлсэн 50 хүнд ийм зүйл өгнө. Хамгийн эхлээд бүртгүүлсэн 10 хүн ийм бэлэгтэй гэдэг ч юм уу. Энэ дээр ингээд 선착순 гэж одоо энэ тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн дэс дарааллаараа эсвэл одоо офис дээр ирсэн дэс дарааллаараа гэхдээ 선착순 гэж хэлдэг байгаа. дэс дарааллаараа олгогдох үйлчилгээг 빠르게 신청할 수 있도록 хурдан хүсэлт гаргахын тулд танилцуулахын тулд гинэ. За иймэрхүү зүйлүүдийг хичээл дээр үтсэн байгаа. 화이팅 하고 합시다.